За сайн байцгаана уу? Би Happy Vlog-ийн дэмжигчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би бэлгүүтэй байна. Тайваны засгийн газрын тэтгэлэгтэйгээр Тамканы их сургуульд олон улсын улс төрийн эдийн засгийн анги төгссөн оюутан байна. Би 2014 онд прогресс сургуулийг төгсөөд 2015 онд хотод болохоор Монгол Улсын их сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарт оюутан болж орж исэн. Монгол суралцж байх хугацаанд болохоор Бямцогт гишүүний үүсгэн байгуулсан Ховдын төвчийн оюутны холбоонд идэвхтэй гишүүнээр ажиллаж байсан. Тэгээд ажиллаж байх хугацаанд Тайваны тэтгэлгийн шалгаруулалт зохион байгуулсанд оролцож тэтгэлэгч шалгарсан байгаа. Тайваны засгийн газар нь болохоор ерөнхийдөө ихтэй сургуулиудын боловсрал олгоход маш их өндөр ач холбогдол өгч хөрөнгө оруулалт ихээр хийдэг. Тэгээд дээрэс нь 2018 оны судалгаагаар болохоор нийт 127 мянган оюутан сурдаг гэсэн тоо гаргасан байдаг. Түүний болохоор 10% нь болохоор гадаад оюутнаас бүрддэг. Тэрэн дундаас 2016 онд болохоор 800 орчим Монгол оюутан сурдаг байсан нь жил ирэх тусам өссөөр байгаад одоогийн байдлаар 1700 Монгол оюутан тэнд сурдаг гэсэн судалгаа байдаг. Тэгээд ихэвчлэн манай Монгол оюутан болохоор бизнесийн удирдлагын чиглэлээр сурах сонирхолтой байдаг. Түүнчлэн хятад хэл сурах бас их түгээмэл байдаг. Мөн Тайванд болохоор хоёр хэл сурахад маш таатай орчин бүрдсэн байдаг. Англи хэл сурахын зэрэгцээгээр хятад хэлийг төрлөх нутагт нь сурах маш их давуу тал болдог. Манай кампуст гадаад оюутны тоо бус ихтэй сургуулиудтай харьцуулахад хамаагүй бага байсан. Энэ нь манай кампус дээр бүрдүүлсэн орчин онцлогоос нь хамаарат дотоодын Тайван оюутнууд нь суралцах ихээр суралцдаг байсан. 3 дугаар курстэй манай сургуулийн оюутнууд нь болохоор Америк, Европ болон Азийн бусад өөр ихтэй сургуулиудад оюутны солилцоогоор явдаг байсан. Явах боломжтой байсан. Тийм болохоор ихэвчлэн Тайван оюутнууд нь манай сургуульд элсэж ордог байсан. Яагаад Тайван улсад гадаад оюутнууд суралцах их сонирхолтой байдаг вэ гэхээр нэгдүгээрт болохоор боловсролын яам болон гадаад харилцааны яамнаас нь ихэвчлэн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Мөн түүнчлэн ихтэй сургуулиудад элсэлт хийж орсны дараагаар тэтгэлэг олох маш өндөр боломжтой. Төлбөрөн дээрээс нь бусад улсуудтай харьцуулахад харьцангуй боломжийн байдаг болохоор гадаад оюутнууд нь ихээр суралцах сонирхолтой. Мөн түүнчлэн академик мэдлэг олгох тал дээр өндөр ач холбогдол өгдөг. Өндөр хөгжсөн техникийн дэвшлийг сургалтын системд нэвтрүүлдэг. Засгийн газраас нь шинэ боломжит боловсролын програмуудыг жил болгон ашигладаг болохоор эдгээр нь өндөр өгөөжтэй байдаг тул оюутнууд ихээр суралцах хүсэлтэй. Мөн түүнчлэн өдөр тутмын амьдралдаа болохоор хятадын баялаг соёлыг өндөр хөгжилтэй техник технологитой холбож хэрэгжүүлдэг. Энэ нь анх очиж байгаа хүмүүст маш өндөр сэтгэл төрүүлж чаддаг. Энэ өндөр хөгжсөн технологи болон соёлын хоршин оршдог давуу тал нь шинээр ирж байгаа оюутан болон залууст маш их өндөр сэтгэл төрүүлдэг. Түүнчлэн сурагч солилцоогоор ирсэн оюутнууд нь дахиж иргэн ирж суралцах нь маш олонтой ажиглагддаг байгаа. Өнгөрсөн жилийн байдлаар гадаад улсын иргэдийг ажиллаж амьдрахад маш таатай улсуудын жагсаалтыг гаргасан байдаг. Энэ жагсаалтын нэгдүгээрт нь болохоор Тайван улс бичигдсэн байдаг. Яагаад гэвэл дэд бүтэц маш сайн хөгжсөн. Тэгээд дээрэс нь эрүүл мэндийн даатгалын систем нь маш олон давуу талыг өгж байдаг. Түүнчлэн төлөх үнийн хувьд энэ нь харьцангуй боломжийн байдаг болохоор гадаадын иргэдэд болон Тайван иргэдтэй маш их давуу талыг олгодог. Миний зүгээс гадаадад суралцах гэж байгаа оюутнуудад зөвлөж хэлэхэд шин сорилтуудад өөрийгөө заавал сорж үзэж өөрийгөө хөгжүүлж хувь хүний хөгжлийн тал дээр маш их
ахис гаргахыг хичээж байгаарай. Жишээлбэл тэнд зарлагдсан тэмцээн уралдаануудад оролцож багаар ажиллах чадварыг ч гэсэн өөртөө олж авах хэрэгтэй. Энэ нь яалтчгүй зайлшгүй шаардлагатай чадваруудын нэг. Оюутан байж суралцсан хугацаанд би 2018 онд бага бүрдүүлж Half Price гээд бизнесийн уралдааны тэмцээнд оролцсон байгаа. Энэ бизнесийн уралдаан нь болохоор дэлхийн дахинд тулгамдаж байгаа эрчим хүчний асуудлуудыг ямар боломжит шин санаачлаг гарган шийдэж болох вэ гэсэн тэмцээн байдаг. Энэ тэмцээнд болохоор бид нар Монголын нөхцөлд бид нар одоогийн нөөц бололцоог ашиглан өндөр ашигтай шахмал төвлөж гаргаж санаачлагаар оролцсон байдаг. Тамкан сургуулиас дотроосоо гаргасан оюутан залуусын багтаа бид өрсөлдөж энэ тэмцээнд шалгарснаар бид нар Шанхайд явж тэмцээнд өөрсдийнхөө санааг уралдуулах эрхтэй болсон байдаг. Тэгээд Шанхайд очих хугацаанд бид тэндээс маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Жишээлбэл өөр улсын Америкээс ирсэн баг, өөр Марокко, Аз доторх Япон, Хонконг гэх мэт өөр олон улсуудын ямар шин санаа, шин шийдлүүд тэнд гарч байгаа гэдгийг бид нар тэндээс суралцаж авсан байдаг. Миний бодлоор энэ тэмцээнд орё гэж зориод орсон нь надад маш их туршлага болж хоримтлагдсан байдаг. Түүнчлэн мэдээж хэрэг бидний хувьд мэдлэг боловсрал гэдэг маш чухал. Хичээл номоо бид хаяхгүй хийж байх хэрэгтэй. Үүний хажуугаар бид өөрсдийнхөө хувь хүний хөгжлийг маш анхаарч цаг зарцуулалт гэдэг дээр төвлөрч ажиллах хэрэгтэй байдаг. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор шин санааг ирж, шин зүйлсийг заавал туршиж үзэж байгаарай. Өнөөдөр миний хийсэн ярилцлагаар та бүхэн өөртөө хэрэгцээтэй мэдээллийг олж авч чадсан байх гэж найдаж байна. Тэгээд би Happy Blog-ийн дэмжигчид та бүхэндээ цаашд нь улам их амжилт хүсье.